За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ Prusa автомашиныг хэрхэн гар утастайгаа Bluetooth-оор холбох вэ гэдэг зааварчилгааг өгөх гэж байна. За ингээхийн тулд та машиныхаа хөгжмийн G гэсэн товчлуур дээр нэг удаа дарна. За зүүн доод буланд телефон гэсэн дүрсэн дээр нэг удаа дарна. За дахиад зүүн доод буланд байгаа бичиг дээр нэг удаа даръя. За ингээд баруун дээд буланд Bluetooth буюу гар утасны зурагтай юм хэсэг гарч байна. За энэ дээр нэг удаа дарлаа. За энэ товчлуур дээр дахин дарна. За ингээд бол гар утсыг машинтайгаа холбоход бэлэн боллоо гэж гарч ирж байна. За утсан дээрээсээ бол та бүхэн одоо Bluetooth-тэй идэвхжүүлнэ. За энэ доор hands free гэдээ хаагаад гараад ирсэн байна. За энтэйг 7289 гэдэг passkey байна. Тэрийг бид нэр хийх ёстой. 7289. За pair. За ингээд холбогдсон. За одоо бид та бүхэндээ холбогдсон байгаагаа туршиж үзүүлье. За нэг дуудлага хийж үзүүлье. За цаад дуудлага та бол өрөөл дээрээсээ чангалж багасгаж болно. За мөн энэ дээрээсээ дуудлагыг таслах, дуудлагыг авч болно. За энэ дээрээс тасалж үзүүлье одоо. За ингээд дуудлага салсан байна. Утас амжилттай холбогдсон байна.